Тэгэхээр энэ жилдээ багтаа тэр техник эдийн засгийн үнэлгээ за зарим байгаль орчны үнэлгээгээд одоо бол хэрэгжүүлсэн дэд бүтцийн зарим зураг төслүүд бол бэлэн байж байгаа. Тэгээ энэ бүгдийг нэгтгэхэд энэ жилдээ багтаад энэ зураг төслийн ажил бусад холбогдоход хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлуудаа хийх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үнэлгээ хийх ажил нь зарлагдаад явж байгаа. За ингэж бэлтгэл ажиллаа хийж яваад энэ оны төсөв хэлэлцэх эх оны төсөв хэлэлцэх үеэр энэ онд багтаад эхний ээлжинд нөгөө цэвэрлэх байгууламжийнхаа байдаг юм уу эсвэл наан бас нэг хувилбар нь хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтаа шийдэх гэсэн асуудал яригдаад явж байгаа учраас хоёулаа бас энийг засгийн газар дээр танилцуулах үеэр нэг шийдлийн гаргаад ер нь болж игэл энэ жилдээ багтаад нэлээд ажлуудыг явуулчих, хурцлуулчих юм шаардлага. Хамгийн гол нь цэвэрлэх байгууламж барьчих юм бол бусад асуудлыг эмээлт дээр цааш нь шийдээд явхад угаасаа аж ахуй нэгжүүдийн шилүүгээд очиж байна. Дагалдах дэд бүтцийн асуудлуудыг шийдээд ингээд явцоход бол ойрын 2 жилийн дотор энэ асуудлыг шийдчих юм боломж байна гэж харж байгаа юм л да. Тэр болтол юу хийх вэ гэхээр одоо аж ахуй нэгжүүд бол эн чинь ингээд нэг цэвэрлэх байгууламж чинь ерөнхийдөө ачаал ихтэй үед авах ёстой ачааллаас илүү одоо өсвөлдөөж авч байгаа, бохор өсвөлдөөж авч байгаа учраас зүгээр байгаа нэгээд байгаад байж болохгүй гэж боддог. Анхан шатны цэвэрлэгийг аж ахуй нэгжүүд хийх ёстой. Өшөө одоо тэр хяналтаа тавих ёстой. Аюулгүй байдлыг хангахтай холбоотой орчны бохирдлыг бууруулах, засгийн газар нийслэлийн бодлогыг бас одоо бид хэрэгжүүлж явах шаардлага байна. Тэгээ холбоон дээр танай холбооны одоо гишүүд өөрсдөө мэдж байгаа. Дор бүрнээ бид бас аль болох энэ харьгаа цэвэрлэх байгууламжид ачаал үүсэхгүй, хүндрэл үүсэхгүй, бохирдол үүсэхгүй байх тал дээр үйлдвэр аж ахуй нэгжүүд бас өөрсдөөсөө шалтгаалт гарах хэмжээг авах зайлшгүй шаардлага байна. За би арь ширнийхээ үйлдвэрүүдээр бол явж ажилласан, уулзсан эд маань санал тавьдаг. Нүүхэд үл бэлэн байгаа гэж би ойлгосон. Тий. Яг нүгэд очихоор очих газар маань бэлэн болоогүй байгаа. Тий. За очих газар маань бол одоо эмээлт гэж ойлгож байгаа. Хэдийгээр дархан шинэ зохицлоор барихаар одоо шийдвэр гараад явж байгаа боловч одоо Улаанбаатар хотод байгаа үйлдвэрүүд маань одоогоор бол тийшээ бишээ. Эмээлт рүүгээ нүүхэн зүйт юм а гэсэн ийм байр суурь дээр нэгдвэл байна гэж ойлгож байгаа тийм ээ. За ингээд очих газараа тэгвэл одоо юу хийх ёстой, хязээ бэлэн болох уу гэдгийг өнөөдөр хэдүүлээ нэг яриад тийм ээ. Тэр ажлыг яаж түрүүлэх вэ? Тэнд ямар шийдвэр асуудал байна гэдгээ нэг ярьж. Нэгдүгээр энэ маань эмээлт гэсэн үг шүү дээ. Тийм. За хоёрдугаарт нь одоо эмээлтийн зохицмор бэлэн болоод нүүх хүртэл арь ширний үйлдвэрүүд маань бол одоо үйл ажиллагаагаа явуулахаас өөр арга байхгүй. Тий. Тэгэхээр энэ хугацаа хэдийн хугацаа байх юм хэдүүлээ нэг багсаалаад энэ хугацаанд бол харьгаагаараа одоо энийг цэвэрлэхээс өөр аргагүй гэж ойлгогдож байгаа. За мэдээж харьгаа дээр энэтэй холбоотойгоор одоо хийх ажлууд нэлээд байх шиг байна. Тийм ээ сая ярьж байгаа тэр одоо юу шинжилгээ яаж хийх энийгээ шинжилээд ингээд одоо үйлдвэрээ явуулаад энэ одоо цэвэрлэх байгууламжийг ажилуулад ингээд нөгөө эмээлтийн бэтгэлээ хангах нэг юм одоо холбоотой асуудал байна. За зүгээр надад одоо өгсөн мэдээлэлээр би ингэж ойлгож байгаа шүү дээ. Одоо энэ үйлдвэрүүд маань ажиллаж явах үед үл энэ харьгаа цэвэрлэх байгууламжаа өргөдгөө шинжилээд үйл ажиллагаагаа явуулж байгаад үйлдвэрүүд нүгэд явсны дараа бол энийгээ жоохон зориултыг өөрчлөөд ингээд одоо цаашаа бол энэ бол одоо бусад төрлийн цэвэрлэх байгууламж юугаа бол ажиллаа явуучих юм байна гэж. Өөрөөр хэлбэл харьгаа дээр одоо хийх ажил бол одоо дараа нь хэрэггүй болох ажил биш ээ.